Сайн байцгаана уу үзэгчдээ. Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болгоод гэмтэргээс өрсөлдөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан бэлтгэн хүргэж буй. Иргэн таны сонорт хуулийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инхүү эхлэж байна. Энэ удаагийн дугаард аймгийн борхорын байгууллага оролцож байна. Ингээд өнөөдрийн дугаараар бид бүхэн хүүхэд хохирсон гэмтэргийн талаар гарал шалтгаан нөхцөл болоод хүчингийн гэмтэргийн талаар хөндөн та бүхэндээ хүргэх болно. Иргэн таны сонорт хуулийн нэвтрүүлэгтэй хамт байгаараа үзэгчдээ. За тэгэхээр иргэн таны сонорт хуулийн нэвтрүүлэгт оролцож байгаа та бүхэнд баярлалаа. Тэгэхээр танд одоо Монгол улсад прокурорын байгууллага үүссэн байгуулагдсан 90 жилийн баярын мэндийг хүргье. За тэгэхээр прокурорын байгууллага маань ер нь анх хэдэн онд үүссэн байгуулагдсан Сүхбаатар аймгийн прокурорын байгууллага яг хэдэн оноос эхэлж үйл ажиллагаагаа явуулсан энэ талаар та ярихгүй юу? За прокурорын байгууллагын үед 1930 оны 8 сарын 14-ний өдөр тухайн бүгд найрамдах Монгол ард улсын тогтоолын дагуу Монгол улс прокурорын байгууллага үүссэн байгууллага гэж байна. За өнөөдрийн байдлаар энэ жил одоо 2020 онд түүх 90 жилийн хойг бүтэн жилийн хугацаанд одоо тэмдэглэл өнгөрүүлж байна. За энэ хүрээнд бол улсын прокурорын газраас зохион байгуулалт тодорхой үе шаттайгаар арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Нийт одоо сайхандаа 10 сарын сүүлээр Улаанбаатар хотод одоо урлагийн спортын их наадам боллоо. За мөн 90 жилийн хүрээнд прокурорын хяналтын чиглэл тус бүрээр тодорхой ажил зорилт төвшүүлээд ажиллаж байна. Одоо жилийн эцэст дуусч байгаа ерөнхийдөө жилийн эцээр хийсэн ажлынхаа үр дүнг тооцоохоо. За манай аймгийн прокурорын газрын хувьд бол өнөөдрийн байдлаар 7 прокурор, за прокурорд туслагчийн үүрэгтэйгээр аж ахуй одоо ажилтнтай нийтдээ 18 хүний бие бүрэлдэхүүнтэйгээр прокурорын хяналтын үүргийг хэрэгжүүлж ажиллаж байгаа орон нутгад. За манай аймгийн прокурорын байгууллагын хувьд бол үндсэн чиг үүргийн хувьд бол Монгол Улсын үндсэн хууль болон прокурорын байгууллагын тухай хууль зааснараа за Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гэмтэрхийн болон зөрчлийн хэрэгт одоо хяналт тавих, за хэрэг бүртгэх мөрдөн байцаах, ял нэвтрүүлэх эдгээр чиглэл хяналтаа тавьж байна. За мөн шүүхэд төрийн нэрээр зовлох чиг үүргийг хэрэгжүүлж байна. За мөн давхар гэмтэргээс өртөн сэргийлэх чиглэлээр тодорхой үе шаттайгаар ажил зохион байгуулж, за тухайн орон нутгийн төрийн болон хуулийн байгууллагатай хамтран хяналтын үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна. За тэгэхээр бид бүхэн яг одоо Ороосо прокурортой уулзж байна. Тэгэхээр сүүлийн үед одоо зөрчлийн тухай хууль бас нэлээдгүй яригдж байна тий. Тэгэхээр ер нь зөрчлийн хяналт гэж яг ямар хяналт вэ? Энэ талаар та ярих уу? За зөрчлийн тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 2017 онд одоо мөрдөгдөж батлагдж ирсэн. За энэ хугацаанд бол одоо энэ зөрчлийн тухай хууль бол 11 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль бол 6 удаа нэмэлт өөрчлөлт орсон байгаа. За энэ зөрчлийн тухай хууль гэдэг маань одоо маш том өргөн хүрээтэй ийм хяналт. За энэ бол одоо прокурорын байгууллагт одоо зөрчлийн хэрэг бүтгэлтэй ажиллагаанд хяналт тавих гэдэг нэг томхон ийм бас нэг хяналт болж ингэж байгаа. За энэ хууль маань өөрөө их маш их онцлог өргөн хүрээтэй хууль, олон салбарын хуулийг эрмэлж одоо энэ зөрчлийн тухай хуулиар бол одоо салбарын хууль хуульчлагдаж орсон ийм өргөн хүрээтэй хууль байгаа. За энэ хуулийн одоо гол зорилго нь юу юм гэхээр энэ хуулийн зөрчлийн хууль тогтоомжийг нийгмээр хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг хангуулах, хүний эрх хэрэгчлөө одоо зөрчигдөхгүй байх, мөн түүний эрх ашигыг одоо хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргийлэхэд одоо энэ хуулийн гол зорилго өсөж байгаамаа. За баярлалаа. За тэгэхээр зөрчлийн тухай хуулиар ямар байгууллага танай одоо хяналтанд хариалагдаж байдаг вэ? За энэ их чухал асуулт байна. За аймгийн хэмжээнд бол одоо энэ зөрчлийн хэрэг бүтгэлтэй ажиллагаанд одоо явуулах эрх хүүхийн нийт 21 объектын 241 одоо субъект ингэж одоо хамрагдсан. За энд ямар байгууллага гарахаар бүхий л одоо байгууллагууд. Одоо миний хувьд бол одоо мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага, татварын байгууллага, гайл, тагнуул, хөлийн байгууллага гэх мэтлэн одоо 21 байгууллагын одоо эрх хүүхийн албан тушаалтны үйл ажиллагааг ингээ хямдаг юм болсон байгаа.
За хоёулаа зөрчил гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр аймгийн хэмжээнд зөрчлийн хэргийн гаралт 2019-оос 20 оны хугацаанд ер нь авч үзвэл ер нь ямар байна? За зөрчлийн хэрэг бүртгэлтэй ажиллагаанд хяналт тавих чиглэлээр бол одоо гомдол мэдээлэл нийт одоо 2019 онд 9973 хэрэг зөрчлийн гомдол мэдээлэл хүлээн авч хяналт тавьсан. За үүнээс зөрчлийн хэрэг үүсгэсэн 427 хэрэг зөрчлийн хэрэг үүсгэж 214 хэрэг бол одоо шүүхэр шийдвүүлж хүмүүсийг бол одоо баривчилсан байгаа. За 20 оны байдлаар одоо энэ хагас жилийн байдал 9 сарын байдлаар ингээд үзэхэд бол одоо 13,000 хэрэг бол одоо хяналт тавьсан байгаа. За мөн зөрчлийн хэрэг нэлээдгүй өссөн. За шүүхэр бол одоо маш олон хүн одоо 300-аад шухуу хүн шүүхээр одоо баривчлагдж байна. За ингээд жилээс жилд бол одоо энэ зөрчлийн хэрэг бол одоо маш их өсөж байна. За энэ шүүхэр одоо шийдүүлж байгаа хэрэгүүдийн гол шалтгаан нөхцөл нь юунаас болоод ингээд шүүхрөө явж баривчлагдаад байгаа юм гэхээр ихэвчлэн одоо гэр бүлийн хүчирхийлэл. Хүмүүс одоо согтуугаараа мөн тээврийн хэрэгсэл их жолоодж байна. Гэр бүлийн хүчирхийлэл их үйлдэж байна. Дээрээс нь бол одоо танхаар хулгайлах гэсэн ийм онцлог хэдэн хэрэгүүд бол одоо шүүхээр бол одоо шийдвүүлж одоо 7-30 хоног хугацаатай баривчлагдж байгаа. За мөн одоо энийг бол одоо тэр болгон одоо хүмүүс бас ухамсарлан ойлгохгүйгаас одоо дахин ийм гэр бүлийн хүчирхийлэл одоо бас нэмэгдэх юм хандлагатай. Үүнээс болж бол одоо бид гэмтэргээр бол зөрчлөөр байсан юм а гэмтэргээрээ одоо бас шалгуулахаар одоо 13 хэргийг бас хэрэг бүртгэл мөрдөн байсалтын ажиллагаа хяналт тавиулж шилжүүлсэн байгаа. За би эндээс бас онцлог бас юу хэлээ. Одоо энэ зөрчлийн тухай хууль гарснаар бол одоо бас нэмэгдэж сайн нэмэлт өөрчлөлт орлоо гэж би сая хэлсэн тийм ээ. За энэний дагуу бол одоо сонгуулийн тухай хууль зөрчил бас нэмэгдэж орж ирсэн. Дээрээс нь бол гамшигын тухай хууль зөрчил нэмэгдэж ирсэн. Мөн одоо тэтгэр төлөгч одоо хүүхдээ мөнгө одоо төлдөггүй 3 сараас дээш хугацаанд мөнгө төлөөгүй тохиолдолд бол одоо шүүхэр шийдүүлж мөн одоо 100,000 төгрөг торгох юм уу эсвэл 7-30 хоног шийдүүлдэг ийм юунууд бол одоо хуулиуд бол нэмэлт өөрчлөлтүүд бас орж ирсэн байгаа. За тэгэхээр та түрүүнд ярьлаа шүү дуурайсаа прокурор. Ерөнхийдөө одоо нөгөө зөрчилд ер нь холбогдож 300 гаруй хүн бас тий байна тэгэхээр нөгөө нэг одоо баримтчилгаанд байгаа хүмүүст танай байгууллага хяналт тавьдаг гэж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн одоо эрхэн зөрчигдөж байна уу үгүй юу вэ? Жишээлх юм бол ямар хяналт яаж тавьдаг вэ? За энэ дээр бол дараагийн шатанд бол манай ял хөдөлгөх ажиллагаанд хяналт тавих прокурор энэ дээр бол хяналт тавьдаг. За мөн одоо 7-оос 30 хоног баримтчлуулна. Баримтлуулахаас гадна бид нэр албан сургалтанд хамруулдаг. За тийм учраас бол одоо хүмүүсээ гэгэрүүл соён гэгэрүүлэхийн тулд бол одоо чиглэлээр нь бол одоо сургалтуудыг бол одоо цагдаагийн байгууллага бичлэн ингэж сургалт явуулдаг. Энэний дагуу прокурорс одоо хяналтаа тавьж очиж одоо энэ сургалтыг явуулж гэнэ үгүй гэдгийг бичлэн одоо хяналт тавьж харж идэх юм аа. За тэгэхээр эрхэм үзэгчтэй яг одоо бид өхөн Сүхбаатар аймгийн прокурорын байгууллагын хяналтын прокурор Лав Сүрэнтэй уулзаад байна. За тэгэхээр танай одоо прокурорын байгууллага гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах тийм энэ чиглэлээр яг ямар ажил хийж байна вэ? Энэ талаар та ярихгүй юу? За ер нь прокурорын байгууллага нь өөрөө гэмтрээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн болон зөрчлийн нөхцөл байдлыг бүхэлдэнд судалдаг. За судалсныхаа үр дүнд одоо аль төрлийн гэмтрэг илүү давмгай байна. За давмгайгаа гэмтрэг дээр дахин гэмтрэг энэ төрлийн гэмтрийг дахин үйлдвэрлэхгүй байх талаас нь ямар арга хэмжээ авах зөв юм бэ гэдэг талаас нь судалгаа явуулж тэрнийхээ дагуу арга хэмжээ одоо зохион байгуулж ажилладаг байгаа. За арга хэмжээ маань бол ихэвчлэн одоо яриа таниулга, сурчилгаа, за боршуур мэдээлэл хэлбэрээр гаргадаг байгаа. За энэ одоо энэ онд бол коронавирустай холбоотойгоор яриа таниулга бол маш хязгаарлагдаж байгаа ийм одоо онцлогтой жил байна. За гисэн хэдий ч одоо гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг бол үе шаттайгаар авч хэрэгжүүлсээр байна. За тэгэхээр прокурорын байгууллага маань 2019 оноос 2020 оны хугацаанд бас хөөхд хохирсон гэмтэргийн талаар бас томоохон судалгаа хийж ажилласан байна тийм. Энэ талаараа та бас төлхөө ярихгүй юу?
За тийм ээ, энэ прокурорын байгууллагаас манай Сүхбаатар аймгийн прокурорын газраас 2019 онд одоо хүүхэд тохирсон болон за 2020 оны эхний улирлын байдлаар хүүхэд тохирсон гэмтэргийн шалтгаан нөхцөлийг судлах судалгааг бол хийж гүйцэтгэсэн байна. За энэ судалгаагаар бол нийтдээ 2019 болон 20 оны одоо нэгдүгээр улирлын байдлаар нийт 40 гэмтэрэг бол судалгаанд хамрагдсан байна. За энэ судалгаанд хамрагдсан нийт гэмтэргийг бол бүхэлд нь бол тоочж ярихаас гадна одоо хамгийн их үйлдэгдсэн гэмтэргүүдийг нь онцлон ярих нь зөв байх гэж бодож байна. За хамгийн их үйлдэгдсэн гэмтэрэг одоо манай аймаг дээр хүүхэд тохирж байгаа хүчингийн гэмтэрэг бол илүү хувь хэмжээтэй эзэлж байна. За энэ нь одоо 19 40 гэмтэргийн 19 нь одоо хүчингийн гэмтэрэг байна гэдэг бол маш эмгэнэлтэй тоо гарсан байгаа. За тэгэхээр ер нь бол судалгаатай бид хүн бас танилцсан. Тэгэхээр одоо 40 гэмтэргийн 19 буюу 40.2% тий одоо бэлгийн хүчирхийлэл өртсөн хүүхдүүд байна гэдэг бол үнэхээр харамсмар тоо тий. Тэгэхээр эцэгчүүдэд хандаж ер нь одоо энэ одоо гэмтэрэг яг хаана үлдэгдэж байна? Ямар хүрээнд үлдэгдэж байна гэдгийг бас би танаас сонсохыг хүсэж байна л да. За энэ төрлийн ер нь эцэг эхчүүдийн хувьд бол одоо үр хүүхдүүдэд орой үдшийн цагаар гаргахгүй гудам талбайд оройтол байрлаа гэл иймэрхүү асуудлыг бол гэмтрээс ертөнц сэргийлэгч зорилгоор хүүхдэд анхаарал тавьдаг. За гэхдээ яг одоо нийт судалгаанд амрагдсан нийт хэргүүдийн ихэнх нь бол ахын хүрээнд үлдэгдсэн байдаг. За жишээлбэл гэр орондоо за болон тийм ах дүүс амаатан садангуудын хооронд үлдэгдсэн байдаг. За мөн айлд одоо хүүхдээ хонуулах харжээгээд үлдээх ийм байдал нөхцөл байдлаас дээрээс нь гэр орондоо архитан цогтуураад гаднаас одоо хүн амьтныг авчирч архитуулж хонуулах ийм нөхцөл байдлаас болж одоо бага насны хүүхдийг болон одоо эмэгтэй хүүхдийг хүчнэдэх ийм асуудал эдгээр нөхцөл байдлаас болж гарч байна гэж үзсэн байгаа. Тэгэхээр ер нь нөгөө одоо гэмтэргийн гаралтын одоо цаг хугацаа тий өдөр байд юм орой байд юм уу энэ яг үлдэгдсэн бас одоо тэр хугацаагаар нь авч үзвэл яг ямар байсан бэ судалгаанд хамрагдсан тэр хэрэггүй дээ. За гэмтэргийн хувьд бол яг хүчнэдэх гэмтэргийн энэ бол өдрийн цагаар бол илүү байдаг хүүхэд гэдэг утгаараа. За тэгэхээр та түрүүнд хэллээ шүү дээ тий одоо тэр хүчирхийлэлд өртсөн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн одоо тэр хэрэгүүдийн одоо яг одоо нөгөө үйлдэгч нь бол одоо тий ойр дотн тий хамаатан садан ч гэдэм ойр дотных хүмүүс байна гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр одоо яг одоо энэ хүүхдээ тэр охтуудыг одоо энэ гэмтэргээс өсөн сэргийлэхийн тулд одоо яах ёстой талаар бас та мэргэжлийн үнийн зөвлөгөө бас манай эцэгчүүд болоод үзэгчдэд өгөхгүй юу? За энэ төрлийн гэмтэрэг нь өөр их онцлогтой гэмтэрэг байгаа. За нэгдүгээрт мэдээж хэрэг хүүхдийн өөрийнх нь одоо бэлгийн боловсролын асуудал байгаа. Энийг бол бас сурган хүмүүжүүлэгч болон эцэг эхийн зүгээс одоо харилцан ярилцдаг нээлттэй байхгүй бол энэ төрлийн гэмтэргийг одоо хохирогч болж байгаа хүмүүс манай өөрөө тэр талаараа огт ярьдаггүй. Яагаад гэвэл нэр хүнд нь унана. Мөн одоо сургуулийнх нь болон хамаатан саднууд одоо найз нөхд нь мэднэ гэдэг утгаар дарддаг, нуудаг ийм асуудал байдаг. За энэ одоо нуугдмал явсаар байгаад одоо сургуулийн одоо эмэгтэйчүүдийн үйлчлэгээр ч юм уу иймэрхүү байдлаар илэрдэг. Илэрсэн бүр төдий бүр 2-3 жилийн дараа илэрч байгаа жишээтэй ийм гэмтэргүүд байдаг. Тэгэхээр ер нь бол мэргэжлийн хүний хувьд та үзэхдээ бол энэ гэмтэрэг яг юунаас болж болоод байна одоо би болоод байна гэж үзэж байна. Магадгүй одоо нөгөө эцэгчүүдийн анхаарал халамж судлал гэж ойлгож болох уу? За энэ бол эцэг эхтэй бол бас хамаатай юм аа. Яагаад гэвэл эцэг эхчүүд маань өөрсдөө ингээд ойр дотны хүмүүсийг ийм төрлийн гэмтрэг хийн гэдгийг ерөөсөө мэддэггүй. Одоо төсөөлдөгчгүй байх баг. Төрсөн аав нь одоо төрсөн хүүхдээ хүчнэдэг ч юм уу. Эсвэл бол хойд аав нь хүүхдүүдээ хүчнэдэг ч юм уу. Эсвэл бол ах дүүсийн хүүхдүүд одоо нэгээ хүчнэдэг ч юм уу. Иймэрхүү төрлийн гэмтрэгүүд бол манай аймагт илүү байна. Гэвтэл одоо тэр талаар одоо эцэг эхчүүд хараа хяналт талаасаа яг ийм төрлийн гэмтрийг энэ хүмүүс үлдчихнэ гэдгийг бол бас мэддэггүй. Зүгээр найдаал манай хүүхдээ ингээ харж байгаараа ч юм уу танаад нэг хонуулчаач гэх юм уу ийм байдлаараа үлдээдэг. Тэгээд хохирогч болдог ийм асуудал байна гэж үзэж байгаа.
Өөр бас төрлийн хэрэг байна л да. Манай аймаг дээр бол зам тээврийн осолд одоо бага насны хүүхэд бас орж байгаа тохиолдол бас 40 гэмтэргийн 5 гэмтэрэг нь зам тээврийн осолттой холбоотой хэрэг гарсан байгаа. За энэ бас мэдээж хэрэг судалж үзэхэд бол хүүхдүүдийн өөрсдийнх нь одоо замын хөдөлгөөний дүрм мэддэггүй асуудал байна. За мөн дээрээс нь эцэг их нь хамт явж иж гарнаас нь хөтлөөгүй одоо машины урдуур гүйлгцэн байх одоо ийм тохиолдолж байна. Ийм учраас одоо эцэг эхчүүд болон сургууль хүмүүжүүлэгчийн зүгээс бол зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэгдсэн чиглэлээр бага насны хүүхдийг ганцаараа битгий зам өндлөн гараарэ одоо том үнэтэй гараараа ч гэдэг юм уу тийм байдлаар замын хөдөлгөөний дүрмийг жоон сурчлан таниулах ийм ажиллагааг хийгээрэй. Хэрвээ өөрөө зүгтаа байгаа тохиолдолд заавал гарнаас нь хөтлж зам өндлөн гарч байгаарэ гэж зөвлөмөр байна. За баярлалаа. Тэгэхээр эрхэм хүндэт үзэгчдээ эргэн таны санаарт хуулийн нэвтрүүлгийг бид бүхэн та бүхэн зөвхөн хууль яриад байхаас илүүтэйгээр уран сайхны хэлбрээр бас та бүхэнд хүргэж байгааг та бүхэн харж байгаа байх. Тэгэхээр өнөөдрийн дугаарын бас нэгэн онцлог бол бид бүхэн бодит явдлыг монолог болгон та бүхэндээ хүргэж байгаагаараа онцлог байлээ. Ингээд нэгэн монологийг нэгэн гэр бүлийн хүчирхийлэл болоод одоо хүчингийн гэмт хэрэгт өртсөн нэгэн охины бодит монологийг та бүхэндээ дүрсжүүлэн хүргье. Би 15 настай. Ээж 2 дүүтэйгээ хамт амьдардаг. 9-р ангиад төгсөөд хөдөөнөөс аймгийн төв бараадаж хамаатныхаа ахынд суухаар болсон. Эхэндээ надад бүх зүйл сайхан санагдаж үнэхээр сайхан санагдчихсэн л та. Шинэ орчин, шинэ найзууд, шинэ сургууль гээд ахын маань 2 хүүхэд нас олжир болохоор би тэднийг цэцэрлэгт нь хөргөж өгч авахаас гадна хичээлийг нь давтуулна. Бас орон хоолыг нь хийж өгнө. Үеийн маань найзууд дугуйлан секцэнд явж өөрсдийгөө хөгжүүлж байхад харин би гэдэг хүн өглөө хамгийн эрт тусч орой хамгийн сүүлд унтаад л хайлын бүхий л ажлыг үнэхээр чадхаараа л хийдэг байсан. Ах эгч хоёр маань ажил ихтэй болохоор өглөөнөөс орой хултал гэртээ ирэхгүй. Харин амралтын өдөр найз нөхөд шоу зингийн гээд явах нь эхэлдэг. Ахын хаар маань ахын найзууд байнга л ирдэг. Тэр дундаа Баяраа гэдэг ах олон удаа ирж ууж идэж хонж өмжиж явдаг байсан. Дөрвөн сарын 21 тэдний тэмдэглэсэн төрсөн өдрийн баяр байсан. Гэхдээ тэр баярын өдөр миний хувьд амьдралтаа хизээч мартахааргүй аимшигтай хар толбыг
Мэдэрсэн тийм өдөр байсан. Шөнийн 12 цагт би унтахаар орондоо орсон л та. Би чадлаараа ойрлож тусламж гуймаар байсан ч тэнд бүх зүйл хормын төдийдл болоод өнгөрсөн. Бүх зүйл оройтсан байсан. Тэнгэр миний дээрээс ганцхан миний дээрээс нураад ирчихсэн юм шиг тийм аимшигтай мэдрэмжийг тэр өдөр би авсан. Энэс хойш хичээлдээ явахаас дургүй хүрч найз нөхдөдтэйгөө гэрийнхэнтэйгээ ч юм ярихаас цогтаадаг болсон. Харанхуй өрөөний хүйтэн болон шигдэс суугаад бодож чаддаг ганцхан бодол минь гэртээ харгал айл. Энэ талаар хинтээ ярьж хинээс тусламж гуйгаач ойлгохгүй байна. Мохог хүмүүсийн харгас үйлчлийн хохирогчд багт бид биш үсттэй. Ингээд эргэн таны сонорт хуулийн нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болоод гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлн Сүхбаатар аймгийнхаа хуулийн байгууллагууд болоод Жаахан шарга театр, BBS телевизтэй хамтран зохион байгуулаад бас нэлээдгүй хугацааг ардаа үзэж байна. За тэгэхээр өнөөдрийн дугаараар бид бүхэн одоо аав ээжийнхээ алган дээр хайрлагдаж аз жаргалтай байх үр хүүхдүүд нь яг ямар хайр халамжаар өсөж байна. Та цэцэг цэврүү шиг тэр сайхан охтуудаа яг өөрийнхөө халамжинд байлгаж анхаарал халамжаа хэр зэрэг сайжруулж байна гэсэн асуудлыг бас хүндсэн юм аа. Тэгэхээр энэ өдрийн нэвтрүүлгээс харахад одоо Сүхбаатар аймагт болж байгаа хүүхдийн одоо асуудлыг хүндсэн, хүүхэд хохирсон гэмт хэргийн нийт 40 хэрэг байснаас 19% нь одоо 19 хэрэг нь одоо бэлгийн хүчирхийлэлт өртсөн хэрэг байна гэдэг бол одоо бас харамсалтай тоо баримт юм. Тэгэхээр эрхэм үзэгчдээ, эрхэм эцэгчүүдээ, эрхэм аав ээжүүдээ тэгэхээр цэцэг цэврүү шиг одоо бага насны охтуудаа хаана орох вэ? Хэнийг одоо хяналтанд байлах вэ гэдгээ бид хүн одоо нэгэнд анхаарах цаг болсон байна. Мэдээж эрийг одоо ухамсаргүй хүмүүсийн үйлдэлийн хохирогч нь хүүхэд биш шүү дээ. Тэгэхээр үзэгчдээ бүгдээрээ хүүхэдтэй одоо тавих анхаарал халамжаа сайжруулъя. Ингээд хүчингийн гэмтэр болоод бэлгийн хүчирхийлэл өртгөөс бүгдээрээ бас хин хингүү анхаарах цаг болсон байна гэдгийг та бүхэндээ бас дахин хэлье. Ингээд эргэн таны сонорт хуулийн нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Тэнд хүүхэд байна. Хав хархан нүднээс нь дулмас бүү унах. Халдаж болохгүй эрхэнд нь гараа бүү хүрэг. Хандлан жарах насанд нь халаа бүү үзүүл. Хайраар гэрэлтэх амьдралд нь сүүдрийн бутусга. Танхил цэцэг шиг биенд нь хуруугаан бүү хүрэг. Тайван амгалан сэтгэлд нь хараалаан бүүцдэг. Танихгүй ч бай. Хүүхэд насыг нь хайрал. Таны амнаас ялгаагүй эрхчлөө байна. Тэнд хүүхэд байна. Инээд хөөрөөр бэлгсэн гэр бүлийн жаргалыг эрд үгээрс гэж цааш шиг битгий ур. Аз жаргалаар бэлгсэн өргөө гэрийнхээ хойнорт адын мундаас өгнөж үрсэн битгий томол. Нялх болж явснаа өөрөө та бодолтой. Намхан толгодын дунд тоглож
өснөө санаалтаа. Яг л тэр шиг явах өнгөрсөн үе чинь байна. Яаран алхах тэмүүлэл чинь байна. Тэнд хүүхэд тоглож байна. Анхан үлгэйдж явсан аав ээж нь билээ та. Араа өрөөс нь өхөөрцсөн ах дүүс нь билээ та. Бүдэрч унахт нь босгодог монгол хүн билээ та. Бүрхий шөнөөр бүүлдэг их орон билээ та. Гунхын цаг дэлгэрдэг эмзэг цэцэг билээ тэр. Гудманд таарахад инээлгдэг баяр баясал билээ тэр. Араатан ч халдаж зүрхлэмгүй амины ам билээ тэр. Алгаан дэлгэхэд гүйдэг гинхэн сэтгэл билээ тэр. Эрүүл аюулгүй орчинд өсөж торнохын төлөө эх орон донд хүүхэд болж мэндэлсэн юм. Ээж аавыг тойрсон элэг нэгт хүмүүс юм. Ирээдүйг хоочон чижилж удмаа битгий сэвтэгэж тэнд чинь хүүхдүүд байна. Хамтлаан жарах насанд нь халаагаан бүүцвэл хайраар амьдрах гэрэлт нь сүүдрийн бүү